Оны шилдэг баг 2025 оны хамгийн шилдэг баг. Яг харахгүй Oklahoma City Thunder одоо өнгөрсөн улирал 68 хожил авсан. Тэгээ энэ улирал ч одоо 5 хожигдсон байна шүү дээ. Тэгээ энэ календарын жилд хамгийн том шагналыг авсан баг одоо тэгээд Тэ мэдээж аваргууд те. Дээрэс нь одоо хүртэл яг лигийг тэргүүлж юм бүх рейтингүүдээрээ тэргүүлж юм те. Хэдийгээр 3-аар хожигдсон ч гэсэн өөр өрсөлдөх бас кандидат болгож оролцуулах баг та хоёрын зүгээс. За яг энэ улирлыг нөгөө гэмтлийн улмаас муу өхлүүлж байгаа ч гэсэн зүгээр Indiana Pacers-ийн одоо тэр плей-оффын одоо өмсгөлжингийн үлгэр тэр бол зүгээр бас NBA-гийн түүхэнд үлдэх нэг тийм гайхамшигтай юм цуврал хэдэн сар байсан шүү дээ. Тэр бол бас үнэхээр заавал нэрлэх ёстой. Заавал кандидатаар дурдах ёстой. Хамгаалахын аргагүй те ид шидийн гэмээр. Ид шидийн тэр нэг хожлын шидэлтүүд те барьж hodж байгаа тоглолтууд бол үнэхээр ид шидэл юмар адилхан плей-оффт бас уган дэсэж гарч ирэх нэрсэл те гинт гарч ирэх нэрсэн. Гэхдээ нэгдүгээр шатаа даваагүй хэдий ч Pacers-с ялгаатай энэ үлрээс бүсээ тэргүүлж байгаа гэдэг утгаараа Detroit Pistons бас энэ оныг гоё хааж байна. MIP гэдэг шиг хамгийн амжилтанд агсан хамгийн өссөн баг юм шүү. Тийм шүү дээ. Энэ багчуудаа саяхан л 28 дараалж хожигдоод нөгөө хард цувралыг те 2 жилийн өмнө нөхгүй юу? Яг тэрнээс одоо төгсний бүсээ тэргүүлсэн юм чинь. Энэ бол бас үнэхээр одоо нөгөө нэг zero to hero тэ яг одоо яриа болгон дээр оруулаад яг үгүй зэрлэг өрөндөө хоёр тавьж байгаа нэг баг бас хамгийн амжилтанд агсан байж болох юм байна. Өнгөрсөн үеэр плей-офф мофт ороогүй. Тэгээ бас мэдээж тийм өөр бас нөө шилдэг баг гэдэг дээр дурдах хэрэгтэй гэх юм бол Нью-Йорк Никсийг бас би дурдмаар байна. 25 жилийн дараа анх удаа бүсийн финалд гарсан энэ багч. Дээрээс нь КП аваргалчлаа. Тэгээд одоо бүсийнхээ хоёрт бичиж байгаа. Өмнө жил ч гэсэн ер нь бол East-ийн топ 2 багийн нэг байсан гэдэг утгаар нь 52 жилийн дараа анхны цомоо энэ онд авсан гэдэг бас тий